176 дугаар анги унтаж хоцорсон нь. Хоёр зочин суудлаа эзлэхэд Юан хуруугаад хятадын чавц дээр зөөлөн тавив. Тин эхний их шиг цорайтахтай зэрэгцэн уянгалаг ая арын талбайг дүүргэж сонссон хүмүүсийн сэтгэлийг яг л тэнгэрт дүүлж байгаа мэт хөнгөлөв. Шуан ухаан болон Минли хоёр Юаны хятадын тоглолтыг анх удаа сонсож байлаа. Гэвч хэдэн хормын дараа хоёул түүний чадварыг ойлгож ирүүн газар хүрэх шахав. Энэ залуу Шуан ухаан дотроо уулгаалдав. Тулааны урлагт мангас шиг авьяастай байгаа зогсохгүй хөгжимт хүртэл юм уу? Түүнд авьяасгүй зүйл юу нь байна уу? Харин Минли ямар гайхалтай аялал вэ? Манай гэр бүлийн хятадын мастер хүртэл ингэж тоглож чадахгүй байх гэж бодож байлаа. Удалгүй хоёр бүсгүй хоёул хөгжимд бүрэн автжээ. Түүгээрч зогсохгүй ойр хаваар өнгөрч байсан шавнар хүртэл аяыг сонсоод зогсож байлаа. Хин хятад тоглоод байна. Эхэндээ дагин Фэй луугийн асар тоглож байгаа юм болов уу гэж бодсон. Гэхдээ луугийн асар эндээс хол шүү дээ. Нөгөө шавь нь бүлгэмд ингэж ятгах тоглож чаддаг хүн дагин Фэйээс өөр хэн байх юм? Бас зарим шавь түүнийг өчигдөр гадаад хэмж явж байгааг харсан гэсэн магадгүй энд хаа нэгтээ тоглож байгаах. Тэгвэл очиж хармаар байна. Би ч бас аяыг нь дагаад олъё. Хэсэг шавь ятгахын аяг гарч буй зүгийг даган алхасаар тусгай байшингуудын бүсийг захад ирэв. Гэтэл тэнд очиод бүгд зогслоо. Ая энд гарч байна. Гэхдээ энгийн шавнар дотгош орж болдгүй үстэй. Энд чинь шилдэг шавь нарын амьдардаг хэсэг. Саад болохгүй бол ороход болохгүй гэж дүрэн бичээгүй байх. Өөр нэг шавь яаран. Чи мэддгүй юм уу? Урд нь энд дур мэдэн орсон хид хидийн шавийг дотор нь амьдардаг хүмүүс зодоод хөөж байсан гэсэн. Зодоолох туртай бол орж болно. Бусдын тэр дор нь орох бодлоо орхив. Дагин Фэйг хармаар байсан ч хідэн ая сонсохын төлөө аюулд орохыг хүссэнгүй. Тэгвэл эндээс сонсож болно үсттэй. Заавал нүрийг нь харах шаардлагагүй. Тийм шүү. Энд сууцгаая. Ингээд тусгай бүсийн гадаа шавнар айжмаар олноороо цуглж эхлэв. Харин тэр үед Фэй Юян орон дээрээ хөдлөлөө. Тэр нүдэн нухан танихгүй тааз хэсэг ширтэв. Цаг хэд болж байна? Гадаах гэрлэл хэдий өд дундаас хойш болсон шинжтэй байлаа. Фэй Юяны нүд гинт томров. Үгүй, аль хэдийн өдөр болчихсон байна. Тэр орноос огцон бослоо. Шав Юян өглөөнөөс хойш бэлтгэл хийх ёстой байсан шүү дээ. Энэ бүхэн тэр муу шав Шуанаас л болсон гэж байшин дотор чив чимээгүй. Фэй Юян Юаны өрөөний хаалгыг төгшлөө. Хариу ирсэнгүй. Тэр хайччихсан юм бол тэр хөмсгөө зангидан бодов. Хоол итгэр гарсан юм болов уу? Фэй Юян нүрээ угааж хувцас янзлаад гадагш гарав. Хаалгаа нэх мөчөд ятгахын аяжхийн дүнд нь хүрлээ. Энэ чинь тэр дороо хаалгаа хаагаад байшингийн арын гарц руу яаран алхав. Арын хаалгыг нэмэгц аялгүй илүү тод сонсогдлоо. Ядарсан бие нь хүртэл хөгжим сонсоод сэрэх шиг болов. Юан түүнийг ирснийг анзаарсан ч тоглолтоо зогсоосонгүй. Аяа бүрэн дуусгасны дараа л Фэй Юян руу харан нэмсгэлв. Өглөөний мэнд шеф эсвэл одоо өдний мэнд гэх ёстой юу? Шав ухаан болон Минли хоёр ч иргэн харлаа. Шуан ухаан шууд өгөөдөн нэг юм сэрэ шүү. Их удлаа шүү. Юан чимиг өхөн чамгүйгээр ганцаараа л тасралтгүй бэлтгэл хийж байна. Энэ янзаараа чи түүнд хамтрагч биш ачаал болох нь. Фэй Юян тухан дээр судас тодров. Дараагийн мөч тэр чангаар чамайг ингэж унтаж хоцорсныг хэн буруу гэж бодож байна. Чи шүн дөлөөр бүдүүлэг сармагчин шиг хаалга балбаж орилоогүй бол би цагтаас ирэх байсан. Хэнийг бүдүүлэг сармагчин гээд байгаа юм? Шуан ухаан очин өндөлцөв. Хичнээн ууртай байсан ч хэлж болохгүй шүү гэж байдаг юм шүү. Амаа тат чамаас юу ч сонсмооргүй байна. Юан тэр хоёрын дунд бүдэлсэн харцаар харав. Тайвширцгаа. Яагаад би руугаа ингэж орилоод байгаа юм? Тэр үргэлжлүүлэн өнөөдөр хараахан дуусааг байна. Бэлтгэл хийх хангалттай цаг бий. Фэй Юян гүн амьсгаа аваад толгойд өгөв. Тийм. Над сармагчтай маргалдаж суух цаг алга. Бэлтгэлээ. Энэ муу шав ухаан шүдээ зов. Тэр Фэй Юян руу хашгирахыг үнэхээр хүссэн ч Юаны бэлтгэлд саад болохгүй тулд уураа залхилаа. 177 дугаар анги өөр ертөнцийн ая. Фэй Юян суудлаа эзлээд санаа алдав. Би хагас өдрийн бэлтгэлээс хоцорчлоо. Тиймээс өчигдрийнхээс арай өөр зүйл хий. Тэр Юан руу харав. Миний өчигдөр хийсэн тэмцээний сүүлийн шатны дүрмийг санаж байна уу? Шүүгчдээ зэрэгцэн тоглох ёстой гэсэн Юан толгойд өгөв. Санаж байна. Тэгвэл өнөөдрийг тэрийг давтна. Би нэг ая тоглоно, харин чи дараа надтай зэрэгцэж даган тоглол. Шинэ ая тоглох юм уу? Мэдээж. Шүүгчид тэмцээний өмнө өөрсдөө шинэ ая зохиодог.
Фэй Юян үргэлжлүүлв. Намайг тоглож дуусны дараа чамд 10 минут цэжлэх хугацаа. Тэгж байснаа гинт зогсов. Түүний царай хачин болов. Гэхдээ чи өчигдөр 100 гаруй аяыг ганц осоод шууд тогтоосон шүү дээ. Тэр хэсэг бодсноо. Тэгэхээр энэ арга чамд ямар ч бэлтгэл болохгүй юм байна. Удалгүй Фэй Юян нүдэн гэлсэж тэгвэл эсэргээр нь хий. Чи тоглол би дагая. Гэтэл тэр даруй эргэлзэв. Гэхдээ чи миний мэдгүй шинэ ая мэддэг юм уу? Юан гэж хэсэг бодсноо толгой төхөв. Мэдх ая байна. Үнэхээр үү? Фэй Юян гайхав. Миний сонсож байгаагүй ая мэддэг гэж үү? Би төрсэн газрынхаа хид хидэн аяыг мэднэ. Ятгаар өмнө тоглож байгаагүй ч өөр олон хөгжмийн зэвсгээр тоглож байсан. Тэгвэл бүр сайн нэгийг нь сонсъё. Фэй Юян шууд сонирхлоо. Юан нүдэн нүв. Түр хүлээгээрээ энэ аяыг тоглоагүй хутсан. Тэр Багдаа болон хөгжимчин байх үедээ тоглодог байсан бүтээлүүдийнхаа нэг нэгээр нь иргэн санав. Хэдэн минутын дараа Юан нүдэн ансан чигээрээ гараа өргөлөө. Тин ая эхлэв. Фэй Юяны нүд тэр дараа томорлоо. Энэ түүний урд өмнө хизээч сонсож байгаагүй аялгаа. Хөгжмийн бүтээл бүр өөр байдаг ч нэг ертөнц нэг соёлын ая хөгжмүүд тодорхой төстэй өнгө хэмнэл мэдрэмж агуулдаг. Гэтэл Юаны тоглож буй энэ ая тэдгэрийн альтай ч альталгүй. Яг л өөр ертөнцөөс хөвчөрсөн хөгжим бит. Шон ухаан болон Минли хоёр хөгжмийн нэрийн мэдлэггүй байсан ч аялгуунаас ялгарх ер бусын мэдрэмжийг шууд анзаарчээ. Тусгай бүсийн гадаа сонсож байсан шавнар хүртэл өөрсдөө үл мэдэх алс ертөнцид хаягдсан мэт мэдрэв. Хэдэн минутын дараа Юан гараа зогсов. Ямар санагдав? Фэй Юян хэсэг дуугаа суулаа. Нөгөө тэр саяын аяыг тоглож дотроо иргэн санах гэж хичээв. Удалгүй царай нэвгэрхлээ. Энэ үнэхээр сайхан байсан. Гэхдээ би ийм аяыг яаж дагаж тоглох юм? Чи надаар дайжиг над байгаа юм уу? Юан үнэхээр гайхав. Юу гэсэн үг вэ? Яагаад чамаар дайжигна гэж? Фэй Юян бараг цөхрөн саяны аяг чинь дэндүү хэцүү. Хит олон өнгө шилжилттэй бас чи маш хурдан тоглосон. Би нэг удаа сонсоод тийм аяыг дагаж тоглож чадахгүй. Тэр үргэлжлүүлэн өмнөх тэмцээний шүүгчдийн сонгож байсан аяг хүртэл ингэж хэцүү байгаагүй. Юан хэсэг бодлоо. Үнэхээр үү? Над тийг санагдаагүй юм байна. Тэгвэл толгой төхөө. Ойлголоо. Тэгвэл арай амархан аяг сонгоё. Юан өөр нэг аяг тоглож эхэллээ. Фэй Юян эхнээс нь анхааралтай сонсов. Хөөх өмнөхөөсөө удаан бүтцэн ойлгоход хамаагүй хэлбэр байв. Гэсэн ч түүний мэддэг хөгжмөөс огт өөр хэм маягтай хэвээр. Хэдэн минутын дараа Юан аяа дуусгав. Фэй Юян нүдэн нүв. 10 минут өг. Юан толгой төхөөд төвчээртэй хүлээлээ. 10 минутын дараа Фэй Юян нүдэн нээж Юан руу төхөв. Бэлэн. Юан тоолж эхлэв. 3, 2, 1. Тин 2 ятаг зэрэг дугарлаа. Гэвч хэдэн хормын дараа ялгаа нь тодорхой болов. Юан доктортой алдаагүй явж байхад Фэй Юян зарим хэсэгт хоцорч зарим өнгийг андуурч эхлэв. Хөгжмийн талаар бараг мэддэггүй Шон ухаан Минли хоёр хүртэл түүний алдааг сонсож чадна. Эцэст нь аяны донд Фэй Юян өөрөө тоглохоо зогсов. Тэр эцэндээ доош харлаа. Хараалд. Би түүн заах ёстой байсан мэт дээ. Хизэнээс бидний байр суурь солигдчихвоо. Бас түүний тоглолт дэндүү төгсөө байна. Аяыг нь сонсох болгонд өөрийн мэдлэгээ автаад өөрийнхөө хэсэг төвлөрч чадахгүй байна. Энэ янзаараа би үнэхээр л түүнд ачаа болно. Фэй Юян зогсоход Юан ч тоглохоо билв. Эхнээс нь дахин тоглох уу? Фэй Юян хэсэг дугуй байснаа толгой төхөв. Тэгтэл Шон ухаан хажуунаас нинээд алдав. Чи чин луугийн мөн чанар сүмийн номер 1 ятгачин биш үлээ. Дагин Фэй. Фэй Юян хөмсгөө хүчтэй татгана. Гэхдээ тэр сонсоогүй мэт царайлан ятгийнхаа чавхц дээр гараа дахин тавилаа. 178 дугаар анги. Эрэгтэй хүн сонирхдаггүй. Фэй Юян гүн амьсгаа аваад дахин тоглож эхлэв. Энэ удаад Юантай хэмнэлээ таруулж аль болох удаан дагахыг хичээлээ. Гэвч төдийл удаагүй байхад дахин алдаж аяны дунд зогсчихв. Дэндүү хэцүү юм. Фэй Юян дотроо яолов. Бэлтгэл бараг эхлээгүй шахан байхад нуруунд бүхэлдээ хөлсөнд норжээ. Юан 50 өнгөөр зүгээрээ чамайг дуустал тоглож чаддаг болтол давтаад бай гэж хэлв. Гэтэл Фэй Юян толгоос хэсрэн. Тэгвэл энэ бэлтгэлийн гол утга алдагдана. Тэмцээний үеэр шүүгчийн аяыг ганц удаа сонсно. Тэгээд дагаж чадахгүй бол хасагдана шүү дээ. Юан гайхан. Гэхдээ олон дахин давтахгүйгээр яаж сайжрах юм? Фэй Юян санаа алдав. Чамшиг гоц авьяастанд ингэж хэлэх амархан л та. Юан хэсэг чимээг болсноо. Хүмүүс намайг гоц авьяастан гэдэг байсан. Гэхдээ би багадаа бус түүхдүүс хоёр
заримдаа 3 дахин их бэлтгэл хийдэг байсан юм шүү дээ гэж хэлв. Фэй Юян руу түүн рүү харав. Юан үргэлжлүүлв. Өдөр алгасгүй. Өдөр бүр дор хийж 10 цаг хөгжмийн зэвсгүүдээр хичээлдэг байсан. Бүр тэмцээнтэй өдөрч ялгаагүй. Тэр аяархан санаа алдав. Бага насндаа Юан бараг бүх цагаа хөгжмийн бэлтгэл зориулдаг байжээ. Үеийн хүүхдүүдтэй тоглож наадах найз нөхдөд болох боломж том бага байсан. Өдөр бүр 10 цагаа тэнд байсан бүсгүйчүүд бүгд гайхан түн рүү ширтэв. Тэдний хувьд өдөрт 10 цаг хөгжим зарцуулна гэдэг ойлгомжгүй. Тэгвэл бяцлаглаа хизээ хийдэг байсан юм гэсэн бодол хүртэл төржээ. Юан инээмсэглэв. Ямар ч тач бэлтгэлээ үргэлжлүүлээ. Чи удахгүй сайжирна гэдэгт итгэлтэй байна. Эхний удаа хэцүү байдаг. Нэгэнт дадчихвал шинэ аяагч хамаагүй хурдан сурдаг болно. Фэй Юян толгой төхөв. Ингээд хоёул дахин хэллээ. Фэй Юян олон удаа дундаас нь зогссон хэвээр байсан ч тоглолт бүрийн дараа баг багаар сайжирч байв. 10 гаруй удаа бүтлгүүцсний эцэс тэр анх удаа аяыг эхнээс нь дуустал Юантай хамт тоглож чадлаа. Харин тусгай бүсийн гадна сонсч байсан шавнар энэ бүхнийг өөрөөр ойлгож байв. Хоёр дахь ятгах чинь хин юм бэ? Ямар муу тоглолт юм? Дагин Фэйн тоглолтыг сүйтгэхэд байна. Магадгүй Дагин Фэй хин нэгэнд ятгах зааж байгаах. Тэгвэл Дагин Фэйн цагийг дэмий үрж байгаа хүн байна да. Тэд сонирхогч ятгахчныг муулцгаж байсан нь үний эрэхтэй алдаа гаргаж байгаа хүн нь өөрсдийнх нь Дагин Фэй гэдгийг мэдсэнгүй. Тэр үед шан настан нэгэн шинэхэн үрэл гартаа барьчихсан сэтгэл хангалуун зогсож байв. Эцэст нь сайжруулсан нуун дарагдуулагч үрлээ хийж дуусглаа. Одоо шав Юанд өгөхөд л болно. Тэр Юаны 70 гарт байшинг зорилоо. Гэтэл тусгай бүсэд ойртож ирэхэд хэдэн 100 гадаад шив бөөгнөрсөн байгаа харав. Шан настан хөмсгөө зангидаад энд юу болоод байна? Тэр олонний дэргэд очиод чангаар та нар энд юу хийгээд бөөгнөрчихв гэж асуулаа. Шавнар эргэн хараад шан насныг олж хармагцаа. Тэр дороо бүх эцгөв. Шан насны амрыг ирээ. Тэд юу болж байгааг тайлбарлав. Шан настан гайхав. Юу? Миний шавьянд ятгах тоглож байгааг нэ? Тэр удалгүй Фэй Юяны ятгахны тэмцээнд бэлдэж байгааг саналаа. Тэгэхээр шав Юантай хамт бэлтгэл хийж байгаах нэ гэж шан настаа олныг хараад энэ бол шав нарын цуглардаг газар биш. Миний шавийн ятгахыг сонсомоор аваад луугийн асарт очиж тоглохыг нь хүлээ. Одоо бүгд тар гэж тушаав. Гадаад шав нар явахыг хүсэхгүй байсан ч насны тушаалыг зөрчиж зүрхлэхсэнгүй. Замдаа тич хөвнөлтсээр шан насныг ингэж ойроос анх удаа харлаа. Бүлгмийн хамгийн үзэсгэлэнтэй наснуудын нэг гэдэг нь үний юм байна. Түүнийг шав байх үед ч олон хүний сэтгэлийг булаасан дагин байсан гэж сонссон. Түүн шиг хамтрагчтай болдогч болоосай. Өөр нэг шав инээд алдав. Мөрөөдхөө бол шан настан эрэгтэй хүн сонирхдаггүй мэддэхгүй юм уу? Цуу яриагаар тэр эмэгтэй хүн сонирхдаг болохоор зөвхөн эмэгтэй шав авдаг гэсэн. Үнэхээр үү ямар харамсалтай юм бэ? Тэр хэсэг зогсноо. Гэхдээ сонсоход бас л сонирхолтой юм. Удалгүй шан настан 70 дугаар байшинд хурч ирээд хаалгыг төгшөв. Тог. Шефэй гараад ир. Арын талбайд байсан Фэй Юян дууг нь сонсоод зогсов. Багш шиг сонсогдлоо. Энд юу хийж байгаа юм бол? Тэр Юан руу харснаа. Энэ чиний байр байтал ягаад замааг дуудаад байгаа юм? Фэй Юян ятгаа тавиад хаалга нэхээр явлаа. Удалгүй багшаа та энд юу хийж байгаа юм гэж асуув. Би шав Юанд нэг зүйл өгөх хэрэгтэй байна. Шан настан дотгош харав. Тэр хоёр бэлтгэл хийж байгаа юм уу? Тийм ээ. Гэхдээ орой олчихсон болохоор өнөөдөртөө зогсох гэж байлаа. Шан настан сонирхсан арцаар 2 өдөр болсон ч ямар хэмжээнд хүснэг чи харъя. Чи шав Юаныг хамтрагчаа болгосноос хойш түүний чадварыг өөрийн нүдээр үзхийг хүсэж байсан юм гэв. Нөгөө Фэй Юянд хэсэг эргэлзэв. Багштай Юан аль хэдийн өөрөөс нь илүү сайн ятгахчсан болчихсон гэдгийг харуулах жахын хичвэртэр санагджээ. Гэвч эцэст нь дотроо санаа алдав. Угаасаа хизээний цагт мэдх юм чинь тэгээд толгой төхөв. Удалгүй Фэй Юян шан настны хамт арын талбайд иргэн ирлээ. Шон ухаан болон Минли хоёрыг харсан шан настан хөмсгөө өргөв. Тэр энд өөр зочд байгаа гэж огт төсөөлөөгүй байлаа. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 179-р анги. Сайжруулсан нуун дарагдуулагч үрэл. Шан насныг хараад Шон ухаан болон Минли хоёр тэр дээрөө бослоо. Шан насныг амрын иргий. Шан настан тэр хоёрыг ээлжлэн харав. Шав Юан, Шэми, та хоёрын юу хийж байгаа юм? Шон ухаан бид тэдний бэлтгэлийг үзэхээр ирсэн юм гэж хариулв. Шан настан Шон ухаан руу хараад чамайг дараа 7 хоногт эргэж ирнэ гэж бодож байсан юм. Гэвч чи ямар нэгэн зүйл болсон юм уу? Үгүй ээ, юу ч болоогүй. Шон ухаан хөшөө нэмсгэлв. Зүгээр л эрт ирмэр санагдсан юм. Чи юу?
Шан настай инээд алдав. Ха. Бүлгмээс гадуур байх болгонд хугацаагаа сунгахыг хүсдэг хүнээс ийм үг сонсно гэж бодсонгүй. Хэсэг инээснийхаа дараа Юан руу харав. Шав Юан, надтай түр дотгошоор чамд өгцүүл байна. Юан толгой тохиод түүний дагав. Дотгош орсны дараа Шан настанд жижиг үрэл гаргаж өглөө. Мэ, энэ бол сайжруулсан нуун дарагдуулагч үрэл. Чиний жинхэнэ хүчийг бүтэн нэг зэрэглэлээр доогоор харагдуулна. Юан үрлийг авч хараад асуув. Харин одоо хэрэглэж байгаа нуун дарагдуулагч үрэл яах вэ? Ижил нөлөөтэй хоёр үрэл зэрэг уул юу болох юм? Тийм асуудал байгаа. Шан настан дахин нэг цагаан үрэл гаргаж ирэв. Тиймээс үүнийг эхлээд хэрэгэл. Энэ юу вэ? Цэвэршүүлэгч үрэл. Одоо бид чи үйлчилж байгаа бусад үрлийн нөлөөг арилгана. Тэгээд Юан өмнөх асуултыг хариулв. Харин хоёр өөр үрэл зэрэг хэрэглэхэд юу болох нь үрлийн төрлөөс хамаарна. Чиний одоогийнх шиг хоёр нуун дарагдуулагч үрэл зэрэг хэрэглүүл чамайг хамгийн муудаа гиз өвдөнө. Шан насны царай нуцтай болов. Харин нөлөө нь хоорондоо зөрчилдөг хүчтэй хоёр үрлийг бодлогогүй хөлж хэрэглүүл бие чин дотроосоо дэлбэрч үхэж болно. Тиймээс үрэл хэрэглэхдээ үргэлж болгоомжтой бай. Юан цочив. Дэлбэрч үхнэ гэж юу энэ үгийг сонслохоо боджээ. Тэр гартаа байгаа хоёр үрлийг шалгав. Сайжруулсан нуун дарагдуулагч үрэл шат 2, чанар 77, өр нөлөө 15 хоногийн турш хэрэглэгчийн хүчийг бүтэн нэг зэрэглэлээр доош харагдуулна. Тайлбар зөвхөн сүнслэг мастараас доош төвшний хүнд үйлчлэнэ. Дараагийнх нь цэвэршүүлэгч үрэл 1-р шат чанар 97%, өр нөлөө хэрэглэгчийн биед үйлчилж буй үрлийн нөлөөг арилгана. Тайлбар зөвхөн 3-р шат болон түүнээс доош үрлийн нөлөөг арилгана. Юан эхлээд цэвэршүүлэгч үрлийг залгив. Та цэвэршүүлэгч үрлэл хэрэглэлээ. Нуун дарагдуулагч үрлийн нөлөөг арилгалаа. Тэр мөчид Юаны дарж байсан жинхэнэ гэрлэн бүрхүүл гадагш тэлв. Гэвч тэр даруй сайжруулсан нуун дарагдуулагч үрлийг залглаа. Хэдхэн орвын дараа Юаны гэрлэн бүрхүүл ирс суларч гаднаас харахад ердөө төгс сүнслэг шив түвшний хүн гэмт болжээ. Шан насны сэтгэл хангалуун толгой төхөв. Маш сайн. Үр дүн яг хүснээр гарлаа. Юан гайхав. Та үр дүн ямар байхыг мэдээгүй байсан юм уу? Шан настай инээд алдав. Мэдээж ерөнхий үр дүнг нь мэдж байсан. Гэхдээ төгс үрэл гэж байдгүй. Ядаж би амьдралдаа төгс үрэл харж байгаагүй. Тэгээд ямар тач буцхаасаа өмнө чиний ятгыг тоглохыг сонсъё. Юан толгой төхөв. Удалгүй хоёул дахин арын талбайд гарч ирлээ. Шон ухаан Шан насныг сууж байгааг хараад та ч бас үлдэх юм уу гэж асуув. Нэгэн тэрчгсэн юм чинь сонсоод явъя. Юан ятгын ард сууж Фэй Юян руу харав. Хийж байснаа үргэлжлүүлэх үү? Фэй Юян тэр дараа толгоос хэсрэв. Зүгээрээ багш миний тоглолтыг олон удаа сонссон. Энэ удаа чи ганцаараа тоглол. Юан ямар нэг сэжиг авсангүй. За, тэр гүн амьсгаа аваад хуруугаа чавхц дээр тавив. Тин Шан настай ихний хэдийн хшгийг сонсоод нүдэн томров. Энэ чинь Юаны хурууны уран хөдөлгөөн чавхцас түрх нарийн хяналт аяны орсголыг хараад хэдхэн хормын дотор чадварынхан төвшнийг ойлгожээ. Шеф хийтэй бүр харьцуулахын аргагүй өөр төвшөнд байна. Тэр үнэхээр ятхыг саяхан тоглож сурсан гэж юу? Итгэмээргүй юм. Түүний ойлгох чадвар зөвхөн тулааны урлагт биш, хөгжим төртлийн юм аимшигтэй гэж юу? Хэдэн минутын дараа Юан ихний аяа дуусглаа. Түр амс хийснийхаа дараа шууд 2 дахь ая руугаа шилжив. Шан настан нүдэн анин хөгжмийн урсгал бүрэн ууслаа. 2 дахь, 3 дахь, 4 дахь. Юан 5 дахь аяа дуусгаад Шан настан руу хартал гинт зог тусав. Шан настан суудалдаа унтаж байна. Бусд нь Юаны харцыг даган харцгаав. Фэй Юян гайхан тэр унтчихсан юм уу гэв. Шон ухаан сэрэхстэй юм болов уу? Ингэж амар тайван унтж байгаа хүний сэрэхэн жаахан муухай шүү гэж асуулаа. Фэй Юян тэр даруй түүн рүү зэхэлцв. Тэгээд өчигдөр шин намайг сэрээсэн чинь зүгээр байсан юм уу? Шон ухаан мөрөө авчив. Тэр хоёр чи өөр зүйл чимөө бяцхан. Фэй Юян өөрийн мэдлгүй дуугаа өндөрсгчв. Шан настан тэр дараа хөдлөлөө. Би унтчихсан юм уу? Тэр нүдээ нохож байснаа өөрийн өрөөнд биш байгаагаа саналаа. Нөгөө би Шан насны нүүр айжмаар болов. Тэр яаран хоолоогоодсов. Их сайхан тоглолоо. Шавьён би ингэж амар тайван унтлахгүй маш уджээ. Тэгээд улам эвгүүрхсэн янзтай босов. Дараа нь нойр хүрхгүй үед чам дээр ирж хөгжим сонсдог юм билүү? Шав настан новцаа засаад ямартайч надад дуусах ажил би баяртай шав нар минь. Тэгээд нүүр нь улаасан чигээрээ хурдхан алхасаар одлоо. 180 дугаар анги. Хүснээ хий. Баяртай. Шан настан нүүр нь улаасан чигээрээ бараг зүхтах мэт явж одов. Түүнийг явсны дараа Фэй Юян нуртаа арай амсгаа аваад өнөөдөртөө ингээд зогсъё. Сайн байлаа Шав Юан.
Бас өдрийн хагасыг унтаж өнгөрүүлсэндээ уучлал хүсье гэв. Юан чимээгөө толгойд ихв. Түнд ч бодит ертөнц рүү буцах цаг орджээ. Фэй Юян Минли болон Шон Ухаа хоёр руу хараад тоглолт дууссан, одоо та хоёр гэртээ хэр гэв. Шон Ухаа өмсгөө өргөөд Юан руу эргэв. Хөө Юан, би энд хонвол зүгээр үү? Юу? Фэй Юян Юанаас төрүүлж уулга алдав. Чи яг юу их гээд байгаа юм, Шэв Шуан? Яахаар энд хонно гэж Шэв Шуан ухаан мөрөө авчив. Яагаад болохгүй гэж бүтэн өдөр энд суучихсан чи ядарч хлаа. Буцаж явхаас энд хонсон амар. Тэгээд Юан руу нэмсгэлв. Зүгээр үсттэй. Бүгд Юан руу яг л залгих гэж байгаа мэт ширтэв. Харин Юан ямар ч асуудал олж хараагүй болтой тайван толгойд өгөв. Над бол зүгээрээ. Гэхдээ эхлээд шеф шиг дэд түвшний наснаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Одоохон Шон ухаан тэр дээр хаш холбооны савгаар гаргаж ирээд өвөө Шон настандаа холбогдов. Хэдэн ормын дараа Шон настны ядарсан олоо сонсогдлоо. Одоо бас яасан? Өвөө би Юаны байранд өнөөш нь хонох гэсэн юм над хурдхан зөвшөөрөл өгөөч. Нөгөө тал хэсэг чимээг болов. Удалгүй Шон настан цөхөрсөн өнгөөр тэгдээ өсснээ хий. Баярлаа өвөө. Шон ухаан холбоогоо таслаад хаш саваагаа хороо. Тэгээд Юан руу нүүр дүрийн нэмсгэлэн харахад ядрангуй шинжин огт ал мөргүй алга болжээ. Ингээд зөвшөөрөл авчихлаа. Өнөөш нь би энэ тохон Фэй Юян шүдэ чимээгүй зов. Энэ муу бяцхан өвөө их настан гэдгийг далимдуулж байна. Харин Минли дотроо санаа алдав. Би Юаны яг хажууд амьдэрдэггүй байсан бол тэр Шон ухаан шиг буцаад хол байна гэх шалтгаан хэлэх боломжгүй. Өөрийнх нь байшин ердөө хэдэн алхмын зайд байлаа. Хэсэг хугацааны дараа Шон ухаан өөртөө хоос өөрөө сонгож эхлэв. Харин Фэй Юян өдөржин бэлтгэл хийж хөлөрсөн тул усанд орохоор явлаа. Хэрэг бусад чавнар Юан хоёр үзэсгэлэнтэй гэнтэй нэг байранд шөнийг өнгөрүүлж байгааг мэдсэн бол уралсан эрэхтэй шавнарын бүтэн арим 70-аар байшны гадаа цуглах байсан биз. Өрөөрөөгөө явах замдаа Фэй Юян Шон ухаантай таарав. Тэгээд шууд чамайг ийм түрэмгийн эмхтэй гэж мэдсэнгүй Шэв Шуан гэв. Шон ухаан өмсгөө өргөв. Фэй Юян үргэлжлүүлэн яаж ийм ичих нүргүй байж чаддаг байна. Хэрв бүлгмийн 3 эрх хэмсэг дагны нэг нь үнэндээ ийм эмхтэй гэдгийг шавнар мэдвэл яах вэ? Шон ухаан юу ч ойлгохгүй байгаа дүр үзүүлв. Чиний юу яриад байгааг үнэхээр ойлгохгүй байна. Би зүгээр л найзынхаа байранд хонж байна. Тэгэд нүдэн нэрээсв. Харин чи өөрөө хамтрагч гэдэг нэрээр ашиглаад байгаа юм шүү. Эндээс чиний байр хүртэл 1 цаг хүрэхгүй байхад бараг танихгүй залуугийн гэрт бүтэн 7 хоног байрлана гэж сууж байдаг. Шон ухаан ёчтой нэмсгэлв. Арай нууцаар өөр зүйл хүлээгээд байгаа юм биш үз? Утгагүй юм битгээр. Фэй Юян нүүр болов. Ганц цагч байсан өдөр бүр хөрөмтлөгдөн. Тэмцээн болоход хэдэн хоног үлдсэн. Би өдөр бүр яаж ирвэл нийтдээ 14 цагийг бэлтгэлтэй хугацаа алдна. Тэр улам чангаар бас Шэв Юаныг тийм хүн биш гэдгийг мэдэж байгаа болохоор над өөр ямар ч бодол байхгүй. Тийм хүснээ л хэлэлтэй. Шон ухаан илт доогсон өнгөр өдрийн хагасыг унтаж өнгөрөөдөг хамтрагч минь. Тэр чинь чиний буруу. Фэй Юян түүнүүрөө зэхэлцв. Шэв Шуан, миний төвчээрийг битгий шалгаад байгаарай. Гэтэл тэдний цааш маргалтахаас өмнө Юан өрөөнөөс гарч ирв. Юу болсон бэ? Юу ч болоогүй. Фэй Юян нүүрэн дээр тэр дараа инээмсэгэл тодров. Сайхан амраараа Шэв Юан, маргааш өнөөдрийнх шиг унтаж хоцрохгүй. Шэв ухаанч сая юу болоогүй мэд инээмсэглэв. Сайхан амраараа Юан, маргааш чиний тоглохыг дахин сонсохыг тэсээ яд үлээж байна. Юан толгойд ихв. Та хоёр ч бас сайхан амраараа ингээд бүгд тус тусын өрөөлөгөө орлоо. Фэй Юян орондоо орсон дээрөө давтав. Харин Шон ухаан хэдэн цаг бясалгасныхаа дараа унтлаа. Юан харин оройн хоол идэхээр тоглоомоос гарчээ. Оройн хоолныхаа дараа тэр өглөө болтол бясалгав. Маргааш өглөө нь Юрови түүнийг хооллож биеийг нь цэвэрлэж өгөөд сургуультай явлаа. Юан тоглоомд эргэж ормогц зочны өрөөнд Фэй Юян аль хэдийн сууж байв. Тэр цай шимэн маш цэргийг харагдана. Өглөөний минь Шэв Юан, өглөөний минь Шэфэй. Юан түүнтэй мэдлээд өчигдөр шин сайн унтаж чадсан уу гэж асуулаа. Фэй Юян уруулдаа үлээлийг нэмсгэл тодруулав. Тийм ээ, ямар тач сармагчин шүн дунд саад улаагүй болохоор маш сайн унтлаа. Сармагчаа Юан хөмсгөө зангидав. Яагаад гинт сармагчин яриад байгааг огт ойлгосонгүй. Тэр үед Шон ухаан өрөөнөөсөө гарч ирв. Хөөх, энэ удаад цагтаас ирсэн болтой. Босхгүй байсан бол хаалгыг чинь чангаар тогшдог юм билүү гэж бодож байлаа. Фэй Юян түүн рүү хүүтэй харцаар хэсэг ширтсэн ч эцэст нь үл тоохоор шийдэв.
Хэдэн минутын дараа хаалга дахин тогшов. Тог Минли иржээ. Өнөөдөр ч бас бэлтгэл хийх үсттэй Юан толгой төхөв. Тийм ээ, өнөөдөр ч бас үзэх үү? Чам зүгээр бол Минли толгой төхөв. Ингээд тэд бэлтгэлийнхаа 3 дахь өдрийг эхлүүллээ. Ятгахын тэмцээн эхлэхэд ердөө 14 хоног үлдсэн байв. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас